Хүний эрхтэй холбоотой шинэ хуулиуд. За энэ дотор болохоор эхний сэдв нь аюулгүй байдалтай холбоотой өөрчлөлтүүд гинэ. Гэр бүлийн хүчирхийлэл гэх нэр томьёоллыг хуулинд шинээр тодорхойлох болсон юм байна ч гэхэд өмнө нь зөвхөн бие махбодын хүчирхийллийг авч үздэг байсан бол одоо сэтгэл санааны болон санхүүгийн хүчирхийллийг тусад нь ингээд салгаж нэрлэх шаардлагагүйгээр ерөөсөө гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нэг нэр томьёон дотроо эдгээр бүгднийг ойлгодог болж байгаа юм байна. За дараагийнх нь болохоор deep fake-ийн зөв бус хэрэглээг хязгаарлаж хүний эрхийг хамгаалах тухай хууль гинэ. За ямар нэг хүнийг одоо хиймэл оюун ухаан ашиглаад зураг бичлэгийг ингээд зохиомлоор хийх тохиолдолд цахим орчинд ингээд энэ бол айгүй зохиом орчинд нийтлэг болсон шүү дээ тий. За энэ өнгөц харахад ингээд гим хоргүй одоо зүгээр нэг хошигнол маркаар ашиглагдаад байгаа юм шиг боловч хор хөнөөлөл нь бас айгүй том байх боломжтой. Ялангуяа бид нарт ойрхон жишээ гэх юм бол нөгөө сонгуулийн үеэр ингээд янз бүрийн нэр дэвшигч ч юм уу те deep fake ашиглаад ингээд хилээгүйг нь хэлсэн болгодог ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ашигладаг юм ноцтой асуудлууд гарч ирж байгаа. Тийм болохоор үүнд зориулсан тийм хууль гарч байгаа юм байна. Яг ямар хууль вэ гэхээр Чехэд одооноос эхлээд хин нэгнийг зөвшөөрөлгүйгээр хиймэл оюунаар тухайн хүнтэй адил зураг бичлэг үүсгэхийг гэмт хэрэгт тооцдог болж байна. За тэгээд ийм төрлийн гэмт хэрэгт ногдуулах шийтгэл нь 2 хүртэлх жилийн хорих ял байна гинэ. За хэрвээ хохирогч нь насан туршаагүй хүүхэд байх юм бол энэ шийтгэл нь бүр өндөр байх боломжтой. За тэгэхээр янз бүрийн хамаагүй хүмүүсийн одоо зураг бичлэгийг ингээд artificial intelligence-ээр юм уу deep fake-ээр ингээд үүсгээд янз бүрийн хийж болохгүй байх нь шүү. Хуулийн хариуцлага хүлээнэ. За хүүсэд суурилсан цалингийн ялгааг арилгах тухай гинэ. 150 ба түүнээс дээш тооны ажилтнтай компаниуд дотооддоо байгаа хүүсэд суурилсан цалингийн зөрүүг бүртгэж тайлагнахад энэ оноос бэлдэж эхлэх юм байна. За тэгээд 2027 оны 6 дугаар сар гэхэд эхний тайлангаа олон нийтэд ил болгох үүрэгтэй болж байгаа гинэ. За зарим төрлийн ажил мэргэжил дээр ингээд нөгөө яг адилхан ажил хийж байгаа хэрнээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн хооронд айгүй том зөрүү байдаг гэсэн юм яриа байдаг те. Тэгэхээр энийг одоо хэрвээ байдаг бол арилгах үүднээс ийм хууль гарч байгаа гинэ. За энэ болохоор зөвхөн Чехэд гэлтгүй бас ерөнхийдөө Европын холбоонд ингээд гарсан чиглэл юм билээ. Тэгэхээр гишүүн улсуудад нь бас ялгаагүй хэрэгжинэ гэсэн үг байна. За дараагийнх нь болохоор ариун цэврийн хэрэглэлээр хангах тухай. За энэ талаар бол нэлээ өмнө нь яригдчихсэн. За зарим орнуудад бас хэрэгжээд эхэлсэн. За бага болон дунд сургуулиуд сарын тэмдэгт ирсэн хүүхдүүдийг ариун цэврийн хэрэглэлээр хангах үүргийг хуулийн дагуу хүлээдэг болж байгаа гинэ Чех улсад. За хүний эрхтэй холбоотой хэсгийн дараагийн нэг дэд бүлэг болохоор гэр бүлтэй холбоотой хуулиуд гэж байна. За нэгдүгээрх нь их барих ба хүүхэд гаргах үеийн эрх гинэ. Шинээр гарсан журмын дагуу эмнэлгүүд эхийн төрөлтийн төлөвлөгөөг хүндэтгэн үзэж дагах үүрэгтэй болсон гэж байна. Төрөлтийн төлөвлөгөө гэдэг нь жишээ нь төрөлтийн байрлал орох юм байна. За мөн төрөх үед эхийн хамтрагч буюу одоо нөхрийг хажууд нь байхыг ямар нэгэн хязгаарлалт тавихгүйгээр зөвшөөрөх ёстой болж байгаа юм байна. Эхнээс нь дуустал хамтаа байна гэдэг ч юм уу те. Дараагийнх нь болохоор гэр бүл салалтын тухай хуулийн өөрчлөлт гинэ. Салалтын үеийн сэтгэл санааны дарамт, санхүүгийн зардал чирэгдлийг багасгах үүднээс салалт ба хүүхэд асран хамгаалагчийн эрхийг хуваарлах гэсэн 2 асуудлыг нэгтгэж нэг шүүх хурлаар шийдвэрлэдэг болж байгаа гэж байна. Гол нь салж байгаа 2 хүн хоорондоо ямар нэг асуудалгүйгээр хүүхэдтэй асран хааламжлах төлөвлөгөөн дээр санал нэгдэж байх юм бол тухайн улсын гэрлэлтийн салалтын шалтгааныг ерөөсөө байцааж шалгах шаардлага болж байгаа юм байна. Гол нь тэр хосууд хоорондоо тохиролцсон л байх ёстой гэж. Салалттай холбоотой хуулинд орсон бас нэг өөрчлөлт нь болохоор шүүхийн төлбөртэй холбоотой хэсэг байна. Маргаангүй салалтын шүүх хурлын төлбөр нь 2000 крон болсон бол маргаантай салалтынх 5000 крон болсон гинэ. За дараагийнх нь иргэний эрхийн хуулийн нэмэлт өөрчлөлт. Энэ бол урт удаан яригдсан одоо нөгөө хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхгүй байх тухай хууль. Энэ талаар би бас урд нь ярьжсэн тий. Яг энэ хуулийн хэрэгжилт нь 2026 оны 1-р сарын 1-ээс эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд бол ямар нэгэн хүчирхийлэлгүй орчинд өсөн тойрных эрхтэй гэсэн хуулийн заалтын дагуу хүүхдийг алгадах, цохих гэх мэт бие махбодын шийтгэл үзүүлэхийг хоригдж байгаа. За дараагийнх болохоор бас хүүхэдтэй холбоотой хүүхэд хамгааллын гэрчилгээ гинэ. За Чех улсын эрүүгийн хуулинд нэлээд олон нэмэлт өөрчлөлт ороод тэдгээр ихэнх нь 2026 оноос хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ яг одоо танилцуулах байгаа энэ хүүхэд хамгааллын гэрчилгээ гэдэг сэдвийн хүрээнд хэрэгжилт нь 2027 оны 1-р сараас
эхлэх юм байлээ. Эдгээр энэ оноос хэрэгжиж эхлэхгүй ч гэсэн ерөнхийд нь товчхон танилцуулчих. За хүүхэдтэй шууд харьцдаг ажил хийдэг хүмүүст тавигдах шаардлага, хориг арга хэмжээ. Тодорхойлбол хүнд ноцтой гэмт хэрэг хийсэн хүн, ялангуяа хүүхэдтэй холбоотой хүчирхийллийн хэрэг хийсэн хүмүүсийг хүүхэдтэй харьцах ажил хийхийг нь хэдэн жилээр буюу дээд тал нь бүр 100 жилээр хордог болно гинэ. Тэгэхээр хүүхэдтэй харьцдаг ажил гэхээр одоо жишээ нь цэцэрлэг сургуулийн багш ажилтан, хүүхдийн сургуульд дугуулангийн багш ажилтан, цуслангийн багш, хүүхдийн эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан гэх мэт албан тушаалд орохын тулд дээдсгийн сертификат буюу хүүхд хамгааллын гэрчлэгээтэй байж ээж орох боломжтой болох юм байна. За энэ гэрчлэгийг бол одоо нөгөө цагдаагийн тодорхойлолт авдаг гэх шиг тийм зохих байгууллагаас нь авах хэрэгтэй юм байна. За хүний эрхтэй холбоотой хэсгийн дараагийн нэг дээд сэдв нь болохоор нөгөө LGBTQ нэмэх буюу бэлгийн цөөнхтэй холбоотой хуулиуд байна. За Европын холбооны бусад орнуудад батлуулсан ижил хүйсийн хосуудын гэрлэлтийн баталгааг Чех улсад энгийн гэрлэлтийн баталгаатай адил түвшинд хүлээн зөвшөөрдөг болсон гэж байна. За гэхдээ Чех улсад бол ижил хүйсийн хосын гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй хിവэрэ байгаа. Европын холбооны бусад орнуудад одоо зөвшөөрдөг орнуудад ингээд нөгөө гэрлэлтэд батлуулсан гэрлэлтийн гэрчлэгээтэй болсон тохиолдолд ижил хүйсний хосыг Чехэд бас ялгаагүй гэрэлсэн хосууд гэж авч үзээд одоо гэрэлсэн хосуудад үүсдэг эрхүүдүүд шүү дээ. Өмчлөхийн эрх ч юм уу, нийгмийн халамж авах ч юм уу, тэр болгонд давхар үйлчлдэг болно гэсэн үг байна. За дараагийнх нь болохоор ижил хүйсийн хосууд Чехэд гэрлэлтэд батлуулах боломжгүй ч гэсэн хамтрагч буюу партнер гэдгээ бүртгүүлэх боломжтой байдгийн байна. За үүнд нь хуучин болохоор registered partnership буюу бүртгэгдсэн хамтрагч гэсэн нэршлиг ашигладаг байсан гинэ. Тэгвэл одоо энэ жилээс эхлээд partnership буюу зүгээр л хамтрагч гэсэн нэршлиг ашигладаг болж байгаа юм байна. Тэрнээс гадна ингэж бүртгүүлсэн хосуудын нэг нь одоо яг өөрийнх нь биологийн хүүхэд өөрийнх нь төрүүлсэн ч юм уу те хүүхэд байлаа гэж бодоход нөгөөх нь тэр хүүхдийг нь хууль ёсны дагуу өргөж авах боломжтой болж байгаа гинэ. За энэ бүлэгт тогтож байгаа бас нэг өөрчлөлт болохоор гендерийн эрхтэй холбоотой. За яг энэ миний хувийн бодол шүү. Энэ айгүй буруу хууль гэж бодож байгаа. За юу вэ гэхээр Чехийн иргэн одоо үнэмлэхтэн дээрээ нөгөө төрмөл хүүсээ солиулж бичүүлэх боломжтой. Гэхдээ ингэж бичүүлэхдээ заавалчгүй нөгөө хүүсээ солиулах хагалгаа юм уу эсвэл өргөжүүлэх ажиллагаа хийх байх албагүй гинэ. Зүгээр сексологчоос бичиг аваад янз бүрийн хүүсээ солиулах хагалгаа хийлгээгүйгээр нэ би эмэгтэй гэж төрчөөд зүгээр өөрийгөө эрэгтэй гэж боддог бол сексологчоос энийг нь батлах бичиг аваад тэгээд иргэний үнэмлэхин дээр би эрэгтэй гэж